За өнөөдөр хэдүүлээ шар сууны ураг буюу V протеины талаар ярилцсанаа. Шар сууны ураг гэж яг юу вэ? Юунаас гаргаж авдгийг, за худалдаанд ямар хэлбэрийн ургууд байдгийг, мөн алийг илүү сонгож хэрэглүүл зохимжтой вэ? За тэгэхээр энэ ураг маань бусдаас юугээр давуу шин чанартай юм бэ гэсэн энэ талаар хэдүүлээ бүгдээрээ ярилцъя да. За сүү гэдэг маань 80 гаруй хувь, за 87% нь ус, 13% нь хуурай бодис байдаг байх нэ. За тэр хуурай бодисийн 27% нь бол уураг, за 27% нь бол нүүрс ус, за 30% нь бол өөх тос байдаг байх. За шар сууны уураг гэдэг маань яг тэр 27% уурагны одоо 20% нь л шар сууны уураг болдог байх. За тэр үлдсэн 80% нь бол сүүний уураг. Боёо казен. Тэр уурагных нь гаргаж авсан байдлаас нь хэлбэрээс нь хамаарат шар сууны уургийн концентрат, шар сууны уургийн изолят, за шар сууны уургийн гидролизат гэсэн гурван үндсэн том бүлэг болгодог байна. Эдгээрүүд нь юутэй холбоотой юм бэ гэхээр тэр тухайн одоо холцоос нь салгаж авсан байдлаар нь концентрат нь бол уургийн агуулмж 30-аас 89%, за изолят нь бол 90-с дээш хувь, за гидролизат нь болохоор тэр изолята бүр жижигэлж задлсан яг одоо хүний биед ороод шимэгдэхэд маш тохиромжтой, энгийн, маш хурдан шимэгдэх тийм болгосон энэ гурван зүйл. Энэ бусад уургаас давуу тал нь гэх юм бол маш богино хугацаанд ходоод нарийн гидсээр дамжаад цусан чимэгдэн байх чадвартай байдаг. За хоёрдугаар болохоор амин хүчлийн агуулмжаараа тэр дундаа орлуулагдчихгүй амин хүчил одоо бидний хүсэж байдаг булчинд хамгийн хэрэгтэй тэр BCAA амин хүчил нь бусад уургуудаас хамгийн өндөр агуулмжтай. Худалдаанд зарагдаад байгаа уургнуудын ихэнх нь 70-аас 80% агуулмжтай шар сууны уургийн концентратууд байдаг. Мөн изолятууд ч байна. Изолятууд нь 90-с дээш уург агуулна гэсэн үг. За гидролизатууд ч гэсэн мөн байдаг. Сайн харах юм бол шошгон дээр нь тэр ярилгэн дээр нь ямар уург вэ гэдгээ бичсэн байдаг. Концентрат уу, изолят уу, за гидролизат уу. Мөн нэг халбанд агуулгах уургийнх нь хэмжээ ч гэсэн бичээтэй байдаг. Концентратууд ихэвчлэн одоо өөрийнхөө халбага нэг халбагнаас 30 грамын 20% нь уураг байдаг. Изолятууд нь бол 30 грамын 24% нь уураг. За гидролизатууд нь 32 грамын 30 грам нь уураг байдаг. Тэгэхээр та ер нь сонгохдоо болж өгвөл гидролизат юм уу, изолят уургуудыг сонгуул таны бие илүү хурдан шингэн, булчингийн чинь одоо илүү хурдан томруулна, илүү үрдэн өгөх магадaltaй. Гэхдээ энэ нь одоо эргээд үнийн хувьд одоо өндөр болж таардаг юм шүү дээ. За V протеины талаар товчхондоо нэг иймэрхүү зүйл яриа да та бүхэндээ. Гэхдээ үүний цаана бол бас зөндөө юм би. Тэгээд яриад байвал бас цаг хугацаа хүрэхгүй. Тэгээд асуух зүйлээ бол комментор болон асуултаар дэлгэрүүлээд асуух бас хариултаа өгч болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Багч гэсэн мэдээлэл олж авсан болоо гэж найдаж байна. Дараагийн удаа одоо казены талаар одоо чадварч нэгээрээ бэлтэж ярьж өгнө та бүхэн. За баяртай.